За сайн байцгаана уу? Ингээд удаан хугацааны дараа гараа гэмтээгээд эргээд ажилдаа орж байгаа бичлэг маань эхэлж байна. Тэгээд ажилласаа одоо зунжингаа листтэй жаад эргээд ороход явдаг зам маань намар болоод навчнууд шарлсан байна. За тэгээд эргээд ажилдаа ороход бол мэдээж айгу гоё байсан. Гэтэ яг шинээр эргээд ажилд орж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн өдөр эхэлсэн. За тэгээд ажлынхаа үрдөнгийн хурал хийхээр одоо улирлын үрдөнгийн хурал хийхээр цугаалгаар явж байгаа. Төлөвний төрсөн тавсан байна. Тэгээд болохоор автобус нь явж байна. Тэгээд дууссан за тэгээд одоо очих газараа очсон. Айгуу гоё орчинтой, дээрээс нь байшин надад нэлээ таалагдсан. Шалаасаа халдаг. Тэгээ гоё дулаахан, цэвэрхэн, тэгээд зайтай тийм амралт байсан. Тэрэлтэд амрах гад ирсэн мэн орчин гоё зай. Гараад харъя. За тэгээд байшиндаа ганцаараа үлдэж жагаад жоохон бичлэг хийгээд ингээд агаар амьсгалж гинөө. За тэгээд амралтанд яваад ирснийхаа маргааш өдөр нь ажил дээр очиж хийх юм байсан болохоор хүүгээ дагуулад ирсэн байгаа. За энэд болохоор миний хүү цэцэрлэг дараа ороогүй байсан. Өөрхөн дайг таа байсан байна. Тэг үгээд авалж ирээд за нэг 3-4 цаг ажил дээр байж аваад явсан. Яаж явсан? Гоё. Нэшэрдэ. За тэгээд маргааш нь нэгд өдөр ажилдаа явсан. За энэ үед болохоор хүүгээ ээж дээр үлдээчихэд өглөөрт ингээд ажилдаас нь гадаамаг гой бороо орцсохгүй байсан. Тэгээд өглөө нь сургалтаа орох гээд бэлтгэл байдлаа хангаад байж байгаа нь энэ нэ. За тэгээ шууд дүрс шилжээд миний хүүгийн анх удаа цэцэрлэгт орсон өдөр буюу 2024 оны 9 сарын 23-ны өдөр байна. Тэгээ би тэр догтлоод өглөө айгуушт ирсэн байж гин. Тэгэд миний хүү унтж гинөө. Яах бол үлэх болов гэд нэлийн догтлолтой байсан. Цэцэрлэгийнхаа хамгийн уртлын хажуудлын зөксөл дээр нь тавьчихсан. Тэгээ байж гинэ. За тэгээ мэдээж өөрөө нэлийн догтлолтой яасан бол гэдэг ингэж өгцөн. Амар үйлцэн. За тэгээ багш нь хаалган хамаагүй онголоод болдгоо шүү гэсэн. За тэгээ бид тэр тарсныхаа дараа пицца авч жижиг мини сэт гоё юм уу? Тэгээ хөөхөөс сэтгэлийг сонсоход гоё байна л гэдсэн. Гэтэ гоё байгаагүй юм шиг л. Цэцэрлэг хаан тий. Жижигхэн пицца идэж байна. Тэ? Жижигхэн пицца тэ? Оны шиг пицца тариад хүүхэн сэтгэлийг сонсоход яжгүй байл гэдэг. Ер нь ихний үйлчлэн нэлээд үйлсэн бас чанга байсан. Одоо бас яг би ажилдаа арай олон өглөө болох цаг өгсөн. Дээжигээ мундаг үйлэхгүй үлээсэн тий. Бөөч гэж юм миний хүү юу. Тэгээ одоо би тэр харж байна. Одоо замаараа болохоор нөгөө сэвлэг үргээх яслалынхаа бичиг тэгээд юуг авах вэ? Нэг нь юу лээ? Нэг нөгөө нэг сэвлэг хийх ингээд хайч мэж түүх мөг байдаг шүү дээ. Миний хүүгийн нэртэй тийм түүх аав. Тэр нь төвчрөл нэлээн байна. Гэтэ ээж хөө нөгөө аваартай айлч бүдэмжтэй. Миний хүү цэцэрлэгтэй ингээд гоё явж байгаа болохоор сэтгэл санаа айгу гоё байгаа. Тэгээ одоо ингээд чанга ярьж бичлэг хийдэг. Яхаар сонсогдгүй юм билий, тий? За бай. Түр бай. Юм авчаад тэгээд үзүүлээ битээр захиалгануудаа хөр авчаад.
За тэгээ маргааш нь өглөө бас орохын хом ингээд гулгаад орсон. За битээ үлээсэй гэж нэлээд ингээд дотроо ингээд баг залбираад орсон чинь миний хүү амар уйлсан. Гэхдээ яг ингээд явсаар хагаад за тэгээд маргаашийн дүрс рүү шууд шилжээд маргааш нь болохоор одоо нөгөө дандаа хүүгээ ээж дээр үлдээд автобусаар явж байгаа. Одоо анх удаа машинаар явж байгаа бичлэгийг оруулсан байна. За хүүгээ орхицсан анх удаа машинтай. За энэ хот юм байна. За өнөөдөр 5 дахь өдөр. Ингээд тарлаа. За тэгээ бас нэгэн цэцэрлэгийн шинэ 7 хоног эхэлсэн байна. Тэгээд өглөө болгон би ингээд орхоос өмнө CU давлаад ордог байсан. Амттай маа гэж энэ одоо маш буруу одоо үйл явдал байсан мэлээ. Тэгээд ерөөсөө амттай маа өгөхгүйгээр дэлгүүр орохгүйгээр шууд орох юм бол ойлгохгүй надад хорогдохгүй дээрээс нь ороод хоолоо сайхан иддэг болсон. Тэгээд энэ бол маш буруу юм байлээ шүү. Дөнгөж хүүхдэд цэцэрлэгт өгч байгаа гэж үдээ. Тэгээд бид ингээд нэлээ хэд хоног өглөө болгоо ингэж яг цэцэрлэгийн ажиглалынхаа CU орж ингэж суудаг байсан. Тэгээд энэ амттай юм ингэж бөмбөгтгөр угаангад ороод цайхан уухгүй тэр нэг буруу байсан мэлээ. Тэгээд одоо бодоход яах гэж юм хийсэн бол таг бодоод байна шүү. Халимгстэй. Халзам шалмгстэй бөөргөн маа болно. Юу? Сүгэн төв гэдэг. За тэгээд бас нөгөө уламжлалтасаараа CU харцсан сууж байна. Тэгээд энэ болохоор миний үгээ сүүлийн одоо нөгөө хөөрхөн унаан дайхтайгаа байгаа өдөр. Тэгээд амар хөөрхөн дурсамжтай бичлэг санагдаад хадгалж авч үлцээ. Миний үгээ хөөрхөн үстэйгээ дайхтайгаа байгаа. Шөөлийнх өдөр тийм ээ. Хөөрхөн дайхтайгаа шөөлийнх. Ээжиг хардаа нэг үний миний хөө миний хөө энэ банкта дөрөв хоорн тэ үл хоорн тэ унашаа